Европын улсуудыг улс орн хөгжсөн, орчин нь тав тодоо болсон. Одоо дайн дажин гарахгүй бол эрчүүд нь ингээл амар хатуу ширүү нөхцөл байдал руу нүүр тулаадах шаардлага болсон. Өнөөдөр Монголд бол ингээл 100 хөдөө аялаар л явлаа. Эрчүүд нь бол бөөн нөгөө сорилттой нүүр тулна шүү дээ, тийм. Тэгэхээр энэ хөгжлийн түвшин хоёр өөр байна. Тэгээд өнөөдөр бид нар хөгжих гэж ядчиж эрчүүдээ сул дорой байлгах тийм юунууд хийгээд байгаа хгүй, зарим нэг хүмүүс хийгээд байна шүү дээ. Уйлж болно, одоо уйл гэдэг. Уйлж байгаа эр хүнийг харсан хүүхэд нь яах юм? Тэр эр хүнд итгэж найдаж явж байгаа. Миний нөгөө салхи шуурганы хамгаалалт нөгөө мүс зүсэж байгаа гэдэг нэг юм эмэгтэй хүний дотор эр хүний талаарх нэг юм гоё юм бат хамгаалтын талаарх төсөөл байгаа шүү дээ. Тийм, уул шиг нөмөртэй. Нөмөртэй, тийм, нөмөр. Тэр нөмөр нөөлөг гэж харж байсан чинь нөгөөт нь уйлаа сууж байвал яах юм? Нөмөр нөөлөг нь энэ дотороо итгэл нь яах юм те? Тэгэхээр би юу гэж хэлэх дуртай гэхэлэр дуртай гэхээс илүү хүсдэг вэ гэхэлэр Монгол эрчүүд одоохондоо ойлгох болоогүй. Одоохондоо ойлгох болоогүй, цаг нь болоогүй. Тэр хөгжөөд улс орн сайхан болоо те, бүх юм нь жигдэрсний дараа бол за ойлвол ойлно үсттэй те. Тэр үед өөрсдөө мэдэг. Хүснэгээ яа. Тий. Өнөөдөртөө бол болоогүй шүү. Монгол хэр хүн одоо хүчрэг байх шаардлага нь байсаар байна. Урд хойд хоёр хөршөө хар. Ямар хүчрэг хоёр гүрний дунд байна. Эдийн засгийн чадамжийг хар. Хүн амынхаа тоог хар, тий. Амьдралынхаа чанарыг хар. Тэгээд улс орныхоо тэр нэг олон улсын түвшинд үзүүлэх индексүүдийг хар, тий. Үзүүлэлтүүдийг хар. Бид ойлгох болсон юм уу гэдээ өөрсдөө асуугаад үз. Болоогүй.